Hüüц Сайн бацханы өрх мөндөд үжигчидээ. Өнөөдөр бол 12 дугаар сарын 14-ний өдөр гаргийн жургаан доор саний мэдээ нэвтрүүлье. Одоо та бүхэн саний мэдээний нарийн агуулгад анхаарлаа хандуулна уу? Манай хорооны сурвалжлагч Чехур хангагийн мэдээлснээр ойрд манай хөшөөнэ дулааллагын аж ахуйлын ажилтнад суугаал ардын гэрт хүрч дулааллагын батлагын байдлыг ойлгож дулааллагын талаар оршиж байгаа асуудлыг байцаан шийдвэрлэжээ. Мандал балгаснаа суугаал ард Жаусимэ гэрийн дулааллагын байдал өнгөрсөн жилээс сайн байна. Өнөө нь дулааллагын инженерийг хэрэгжүүлснээс болсон юм гэж ярина. Дулааллагын инженерг бол өөртөө цохорны намын хорооны 11 дугаар хугацааны 7 дугаар удааны бүгд хуралж ичээ. Бүх орны аж ахуйн ажлын хурлаас тогтоосон 6 инженерийн нэг болох бөгөөд олон түмэнтэй шууд холбогдох ардын амьдралын чухал инженерг болно. Энэ жилээс нааш манай хөшөө дулааллагын инженерийг сайдвар хэрэгжүүлэхээр гардаж болгон дулааллага хангах үйлчилгээний яс чанараа хэр төвчний дэвшлүүлж чигээс чигд хүргэх хушууч үйлчилгээний загварыг хэрэглэн суугаал ардын гэрийн дулааны ханин хэмжих оюунчилсан илж хангах ажиллагааны хяналт хамааралт суугаал ардаас дулааллагын байдлыг сурвалжлагч зэрэг талаар оновчтой хүчилж дулааллагын инженерийн яс чанар үр бүтэмжийг үргэлжлэн бохижуулав. Хошуу орон сууч ба хот хөдөөгийн бүтээн байгуулалтын салаам дулааллага хангах үйлчилгээний торчллыг нарийн хуваарлж хэсэглэн даацлах хариуцлагатан дулааллага хангах аж ахуйлын хариуцлагатны үйлчилгээний утсыг ил нийтлэн торчилсан хэсэг бүрийд нэг салмин засах ажилтан тохируулж санаа чалгаасан урчлан үйлчлэн ард олны дулааллагын жааллагын асуудлыг бүх талаар өмхөлж содлон магадлахын хамт нийтлэг чанартай асуудлын тухай тодорхой шалтгааны нэгд нэгээр задалж хандлагач чанартай арга хэмжээг содлон адил төрлийн асуудлыг урьдчилан төлөвлөжүүлэн шийдвэрлэж, урьдчилан санаа чалгаасан үйлчилж, ардад дүгм үзүүлэх үйлчилгээг хурдчтай болгов. Дулааллага хангах торын ажиллагааны тохируулалтыг чангадахийн төлөө манай хөшөө оюунчилсан дулааллага хангах хяналт хамааралтын системжийг байгуулж, урд хожид 10 дулааллага солих өртөөг оюунчилсан дулааллага хангах хамааралтын тавцанд жалган оруулж, 185 суур гэрийн дулааны ханин хэмжих төхөөрөмжийг угсран тохируулах ажлыг баялуулж, дулааны хэмжээний болжилт тавгийг сэрэмжлүүлэх мөдөжингийн холбоолон хөдөлгч тогтцыг шилдэгжүүлэн дулааны хэмжээ баримжаад хүрэхгүй зэрэг байдлыг дараад нь шийдвэрлэхийн хамт суугаал таргийн дулааллагын хэрэгжсэн байдлыг цаг тухайд нэжимсэн дулааллага хангах бэлтгэмжийг оновчтой тохируулж дулааллага хангах системийн амар төвшин өндөр бүтэмжтэй ажил хийх хүчтэй батлав. Торчилсан дулааллага хангах үйлчилгээний системж ба оюунчилсан дулааллага хангах хяналт хамааралтын тавчинд түшиглэн ард олноос дулааллагын байдлыг асуун лавлах тусгай ажилгийг гүнзгий өрнүүлж олон түмэнд дулааллагын тухай мэдлэгийг ухуулан олон түмнээ саналыг хурааж олон түмнээ хүсэл шаардлагад хариу өгч дулааллага хэрэглэхэд хүчээр асуудлыг өнөөхөө шийдвэрлэв. Хот балгасны дулааллагын үйлчилгээний ардад дүгм үзүүлэх харилцаг карт зэрэг ухуулгын материалыг нийт 540% тархааж суугаал ардын хэрэгжээ шаардлага ба саналыг нарийн ханимгаа сонсож олон түмний хүсэл шаардлагад 93 удаа хариулт өгч учир явдал болгон хариулттай байхыг баялуулав. Манай хорооны сурвалжлагч соёл жижиг болрын мэдээлснээр ойрд сурвалжлагч мандалт балгаснаа саруул тал гацааны малчин соёлтынд хүрэхэд тэр яг ган хагсаргаантай тэмчиж бацин байдлыг аргацаах усан сургуулийн хутгаас ус татаж байлаа. Төрөө хэдэн жилд манай хөшөөний хур тунцны хэмжээ бага. Бүх хөшөөний 7 сон балгасны 40 гацаанд адил бус хэмжээний ган хагсаргааны байдал илэрч малж хорны хүн малын ус умдын асуудал ширүүдэж өнөө жил дөч чатны байцаан судлалтаар дамжин ган хагсаргаантай тэмцэх ажлыг жолоодхийн хамт бэл мөнгөний дэмжлэг үзүүлснээр манай хөшөө бацин байдлыг аргацсан ган хагсаргаантай тэмцэх 139 төмөн төгрөгийн бэл мөнгийг ашиглан ган хагсаргаантай тэмцэх усан сургуулийн худалдааны бүтээн байгуулалтын төрөлжүүлийг хэрэгжүүлж 9 сарын 30-ны өдөр зинкнээр ажил эхлүүлж малжих хөрөхгүй ажиллах сум балгас гацаа ханин харгуулахаар дамжин 3 сум балгасанд ган хагсаргаантай тэмцэх усан сургуулийн худгийг шинээр 9 сойр байгуулж усан хөөрөг худгийн гэр цааю тосны жахалгаан гаргах машин зэрэг төхөөрөмжийг иж бүртгүүлж 10 дугаар сарын 20 болтол ган хагсаргаантай тэмцэх усан сургуулийн худгийн төрөлжүүлийг бүхний дуусгав. Хошуу бацан байдлыг аргацаа хамааралтын тавцаан барилгын бүтээн байгуулалтын газрын сум балгас гацаа ба ханин хамаарах нэгчээр бүрэлдсэн шалган хуваах дугуйлангийг зохион байгуулж
9 сар усан сургуулийн худагжич иж бүрдсэн даалтад хөрөмжийг барилга дуусгаад шилгэн авч тухайн талбайн байцаан шалгалтаар дамжин хэр тэнцэж ган хасаргаантай тэмцэх усан сургуулийн худгийн төрөл жилийн жисэн харалтад хүрсэн байна. Ган хасаргаантай тэмцэх бачин байдлыг аргацаах усан сургуулийн худгийг байгуулахаар дамжин 4 гацаа 38 өрхийн 137 хүн ба төм бөгөөд 913 толгой малын уух усны асуудлыг шийдвэрлэж малчин төмнөө үйлдвэрлэл амьдралын нөхцөлийг сайжруулахад жохох үйлдэл үзүүлсэн байна. Манай хорооны сурвалжлагч Чихуурын мэдээлснээр ойрд манай хошуу бүх орны анх засгийн ордноос хот хөдөөгийн сугаал ардын нас жилийн асрамжийн даатгалд нөхөр өх ажлыг биелүүлв. Манай хошууны нийгмийн даатгалын үйлсийн үйлчилгээний төв нь ядуугаас ангижруулж бомб шавталсан үр бүтээлийг хөдөө тосхны хөгжүүлэн мандуулахтай бүтэмжтэй жалгуулахыг бөхчүүлэн өргөтгөхөөр аж дихол болгож хил хажгаарын гацааны бүх ардыг даатгалд оролцуулахаар хүчлэг чиг болгон нас жилийн даатгалын нөхөр өх ажлыг бүх хүчнээр ахиулв. Дэд шатны төрийн бодлогын шаардлагаар идэвхтэй нэвтрэлчин зохицуулж тусгай жилийн бүл мөнгийг урдаар тавхруулан нөхөрийн бүл мөнгийг цаг тухайд найдварж болов. Одоо үлтэл Далай сумны Баян булга гацааны 83 хамтын аз ахуйн зохион байгуулалтын бүрэлдэхүүнд 1.5 төмөнд хөргийн нөхөр олгож 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хошуу эдийн засгийн салаам өчрө засгийн ордны нөхөр бүл мөнгийг салган өгснээ дараа хошуу нийгмийн даатгалын үйлсийн үйлчилгээний төв хүн бүрийд 100 төгрөгийн баримжаагаар сумны Баян булга гацааны 82 малчтын хувь хүнээ дансанд хуваарлан оруулав. Бүх хошууны 11 хилийн гацааны малчтын даатгалд оролцсон мэдээж ангийг хянан харгуулах, өмөглөх ба бичиж оруулах ажлыг өрнүүлж, ажлын явцыг шилдэгжүүлэн, үйлчилгээний үр бүтэмжийг дэвшлүүлэхээр дамжин, хувь хүнээ сүйтгэл тусаах, хамтын аз ахуйн нөхөр, засгийн ордны нөхөрийн даатгалд оролцох загварыг ахиулж, Далай сумны Баян булга гацааны хамтын аз ахуйн зохион байгуулалтыг хот хөдөөгийн сугаал ардын нас жилийн даатгалын нөхөр өгөх дуршилтын гацаагаар тогтоож, элсэн балгасыг дайчлан идэвхтэй хамжилчиж, үндсэн шатанд гүнзгээрэн төрийн бодлогыг ухуулж, малчин төмнийг идэвхтэйгээр даатгалд оролцуулж, дээд доод шатаар хамтран хөдөлчиж, хамжилчин ахиулсан сайн сайхан ажлын байдлыг бий болгов. Саний мэдээ нэвтрүүллээ. Баяртай.未成年人保护法第17条规定，未成年人的父母或者其他监护人不得虐待、遗弃、非法送养未成年人，或者对未成年人实施家庭暴力，不得放任或者迫使应当接受义务教育的未成年人失学、辍学。有时候工作很忙，家长外出，将2岁的孩子长时间的留在家中，这样算违法吗？算。根据我国未成年人保护法第21条的规定，未成年人的父母或者其他监护人不得使未满8周岁或者由于身体、心理原因需要特别照顾的未成年人处于无人看护状态。如果爸爸妈妈离婚了，谁来保障我的合法权益？根据我国未成年人保护法第24条的规定，未成年人的父母离婚时，应当妥善处理未成年子女的抚养、教育、探望、财产等事宜，听取有表达意愿能力未成年人的意见。作为奶爸奶妈，作为监护人，培养一个孩子的健康成长，我们每位未成年人的父母亲及其他监护人要履行的监护职责很多啊。监护人要为未成年人提供生活、健康、安全等方面的保障，关注他们的生理、心理状况和情感需求，教育和引导他们遵纪守法、勤俭节约，养成良好的思想品德和行为习惯，对他们进行安全教育，提高他们的自我保护意识和能力。监护责任履行到健康成长少不了。用心陪伴，用爱守护。
也修好了吗？富饶美丽的锡林郭勒大地上，各民族兄弟姐妹以筑牢中华民族共同体意识为主线，像石榴子一样紧紧抱在一起，守望相助，团结奋斗，共同守卫祖国边疆，共同创造美好生活，让民族团结之花在这片土地上长盛不衰。16个民族像石榴子一样紧紧抱在一起。习近平总书记2023年6月7日至8日在内蒙古考察时强调，筑牢中华民族共同体意识是新时代党的民族工作的主线，也是民族地区各项工作的主线。民族地区的经济建设、政治建设、文化建设、社会建设、生态文明建设和党的建设等，都要紧紧围绕，毫不偏离这条主线。各民族共同团结奋斗，共同繁荣发展。汉族离不开少数民族，少数民族离不开汉族，各少数民族之间也相互离不开。休戚与共，荣辱与共，生死与共，命运与共。我们辽阔的疆域是各民族共同开拓的，我们悠久的历史是各民族共同书写的，我们灿烂的文化是各民族共同创造的，我们伟大的精神是各民族共同培育的。增强对伟大祖国、中华民族、中华文化、中国共产党、中国特色社会主义的高度认同。他曾是电焊工人，爱岗敬业，精益求精。如今，他钻研书法，将心中的工匠精神延续。落至云烟，笔汗如流，花甲之年，这是他的新期待。他曾是面朝黄土背朝天的农民，眼前的田地是看了一辈子的风景。如今，他搭乘乡村振兴的快车，经营起自己的农家乐。古稀之年，他的生活绘出了新光景。他曾是一名班主任，倾尽半生哺育祖国的花朵。退休之后，他走进老年大学继续任教。择一事，终一生，天命之年，这是他的新使命。
他曾是一名会计，60岁时重拾起年少的梦想，用舞蹈把时间喊停。今年他第一次打开直播间，花甲之年，这是他的新舞台。他曾是一名妇产科医生，他的双手曾托起千万个孩子的生命。如今他自学马头琴，家乡的旋律在他的琴弦上飘出了千万里。耄耋之年，这是他的新乐曲。他们是时代的见证者、参与者、创造者，他们与时代同心同向，让岁月绽放光芒。